өдрөө явж байна. Тэгээд өмнөх влог хийсэн хүмүүстээ баярлалаа. Дасыг сольж байгаа бэлгийн дагуур бол янзлуулах өдрийн илэрхийлсэн хагасаа маань юм одоо 2-7 хоног болох чинь тэгээд миний хувьд бол маш амжилттай байна гэж харж байгаа. Тэгээд яг жоохон ингээд нөгөө таталтай дүнтэй байсан гэхдээ хайцангуй юм гайгүй байсан болов уу гэж хараад байгаа. Тэгээд нөгөө нэг хурдхан зүгээр юугаа оёдлоо авахлах юмсан л гэж бодогдсон байлээ сүүлийн 7 хоног юм. Тэгээд ер нь бол айгүй дайж байгаа. Тэгээд шархан ч гэсэн айгүй сайн ансан бах гэж хувьдаа бодож байна. Тэгээд та нар маань влогтойгоо хамт байгаарай. Маш олон хүмүүс үний мэдээл, эмнэлгийн мэдээл асууж байна. Тэгээд явандаа бүх нөгөө бичлэгээрээ бүгдийг хүргэж амжихгүй болохоор багцлаад хуваагаад мэдээлэл хүргэе гэж бодож байна. За тэгээд Сөүл дуулцын уцаа агуулгахдаа бас бичлэгээ хийнэ. Өөр нөгөө нэг хүмүүсийн асуусан зөндөө асуултууд байгаа. Тэднийг бас дэжээс асууна. За буучлаа. Одоо метрон цугаад таун орноо. Тэгээд таун дээр хүмүүсийн загсан юмнуудыг би ч бас наашаа цаашаа явахтай хөрнө. Жохон жижигхэн хүмүүсийн юмыг авчиж өгöd байгаа шүү дээ. За тэгээд оёдлуудаа сайхан авахулч гэж бодож байна. Сая онгоцонд айгуу дайжгүй яваад ирлээ. Тэгээ өнөө өглөөнөөс хойш энэ шүдний оёо авагдаад байгаа. Тэгээ маргааш имлэг дээр очиж нэг үс ингээд судлуулж авахаас Installed at Nongsan Station, Seoul Station, Daehyun Station, Chungwon Station, Daejeon Hotel, Dongdaemun History and Culture Park. In the future, so please keep using our service, and we wish you a pleasant trip to your destination. Өглөөний минь өглөө 9 болж байна. 9 өнгөрч байна. За соолоо өчигдөр ирээд тэгээд Монгол таун дээр юмнуудаа зараад жоохон хийх ажилтай байжгаад тэгээд оройн найзуудтайгаа хоол ундаа идчихэд харж ирж амраад тэгээд одоо эмэгтэйчдийн эмнэлэг рүү явж гин. Тэгээд өмнөх влог дээр хүмүүс айгүй асуулт асуусан байлээ. Зөндөө их хүмүүс үзсэн байлээ. Би тэгээд нэг дор бас ингээд одоогоор яг тэр хүмүүсийн хариултанд ингээ хариулж чадах хариулт нь арай гараг. Одоо жишээ нь бүр нэг сарын дараа энэ маань байдал нь ямар болох юм те. Тиймэрхүү юмаа бас ингээ мэдгүй одоо дөнгөж хагалгаанд ороод 2-7 хоног болж байгаа болохоор тухайн одоо сарын дараамаараа болохоор ингээд өгч чадах хариултуудаа тэгээ яванда влогоор ингээд цувралаар өгье гэж бодож байгаа. Тэгээ ямар ч тач өнөөдөр бол оёдлоо ахуулаад оёдол ахуулахад ямар эдэм бэ? Өвддөм байх уу? Яатым бэ? Тэрийгэ мэдээд авъя. Тэгээд оёдол авсны дараа бас ямар мэдрэмж төрдөм бэ? Яг одоо оёдолтой болохоор ингээд амар таталтаад байгаа байхгүй юу? Тэгээд хурдаа оёдлоо ахуулмаар санагдаад тэгээд сүүлдээ бас нөгөө нэг ингээд идэхээрээ жоохон захтанж махтнаад нэг оёдол шарах идэхээр нэг захтанд нь штэ тий. Яг тийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдөр оёдлоо ахуулна. Тэгээд тэрнийхэн дараа шүдэн дээр очиж шүднийхээ имплантынхаа бас оёдлыг ахуулна. Маш олон хүмүүс имплант асуусан байлээ. Имплантын талаар би бас тусдаа влог хий гэж бодоод байгаа. За ямар ч тач ингээд үргэлжлүүлээд влогтойгоо хамт байгаарай. Надаас хардаг хүмүүс ягаад Японд хийлгээгүй вэ гэдгийг асуултыг маш их асууж байгаа. Бас нийт төлбөр нь хэд болсон бэ гэдээ асууж байгаа. За энийг ингээд би гоё сууж яагаад тухтай тайлбар оруулъя ярих гэж бодоод байгаа шүү заяа. Яагаад Японд ороогүй вэ гэдэг шалтгаан бас надад байгаа. Тэрийгээ бас хуваалцъя гэж бодож байна. За тэгээд эмэгтэйчдийн эмнэлэг рүү явъя. Миний энэ яг өнөөдөр энэ удаад буусан байг амар өгсөр хардаа. Бүр ингээ амар өгсөр. Би сая тэндээс амар өндөр шаттай нэр амар өгсөр юм. Сөүл энэ амар сониндээ ингээд уулан дээр ирдэг
уул руугаа ингээд хотоо амар гоё хөгжүүлсэн гэх юм уу. За. Тэгээд өчигдөр орой сэрүүхэн байсан бороо орой. Тэгээ өнөө өглөө асж байгаа сэрүүхэн байна. Надад энээс өөр 100 цаг авахгүй би гайгүй дулаахан байх гэж одоо бараг хувц авчираагүй байхгүй юу. За явцгаараа. Гуцаа солилцоод эмчтэй үзлэг хийлгэн. Тэгээ нөгөө та оёдлоо авахуулна шүү дээ өнөөдөр. Тэгэхээр тэр оёдлоо авахд жоохон өвдөж магадгүй мэдээ алдуулах тос төрх нь гинэ. Жоохон оёдлоо авахд өвдөж. Одоо оёдлоо авах энэ оёдлоо авахлахад жоохон өвддөг байхгүй юу? Би яг нөгөө төрсний дараа авахулж ийсэн. Тэгэхээр энэ дээр жоохон гүрэх юм байна. Дахиад бүхс тариад хариулах юм байна. За тэгээд оёдлоосоо салаад гоё тос төрхөж өгнө гэж байна. Оёдлоо болохоор яг таталтай ддэг байхгүй юу? Тэгээ хордоо оёдлоо авмаар санагдаад идэг. Тэгээд авангууд ингээ амар гоё тавираад ингээ айгуу гоё болчтой. Тэгээд төрсөн ээжүүд оёдлоо төрсөн ээжүүд маань мэдчихэж байгаа хаа. Ихчлөөний төлөө урагшаа. Та бүр амар туршлагатай юм шүү. Яг сэслэхэн дараа 7 хоногийн дараа сахилахгүй камертоны тоглолт үзээ. Нэр үзчихсэн шүү. Тэгээд тэрэн дээр жоохон нөгөө сахилахгүй чинь жоохон жоохон цус гарсан. Тэгээ би тэрнээс хойш амар томоотой ингээд амар томоотой. Та хөл мөлөө ингэж суугаагүй үстэй. Гоё тэгшин хэлбэртэй болох. Нэр энэ мис аслыг хэлгэсний дараа хөлөө ачиж суугаад муу болчдөг гэсэн. Тэгээ би бүр ингээд хичээгээд эмхтэлэг сууж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс бас асуугаад ирсэн шүү дээ. Юу ингээ зүгээр алхаад яваад ижиж болд юм уу гэд болно шүү дээ. Тэгсэн чинь Монгол хэд хоног 14 хоног хэвд гэсэн юм тэгээд яриад байсан. Энд бол ерөөсөө тийм юм байдаггүй шүү. Би аль болох хүнд юм өрөхгүй байхыг хичээсэн. Даанч гэхдээ манай хүүхэд бүр намайг санаад манай баг 15 кг бомбхрын байж ингээл тэрвэрж байгаа юм чи. За. 네. 네. 통증 없으신지. Одоо өвдөлт байхгүй нөө. Бараг тийм амар өвдөлт байхгүй. Зүгээр нөгөө утас ингээ ойцсон биш таталтай байгаа нэг. 약간 땡기는 느낌은 있는데 거의 통증 없어요. Тэгээд нөгөө сайн идэж байгаа юм шиг ингээ захнаад байсан. 약간 가렵고 그런 느낌? 네. 그래서 아마 대부분은 염증 때문은 아니고 아마 그 우리 3살 먹을 때 이렇게 막 이빨도 새로 날 때 간질간질 하잖아요. 네. 그래서 3살 더 나는 느낌이실 거예요. Яг тийм нөгөө өрөвсөл бишээ яг тэр мэдрэмж чинь яг эдгэх хугацаанд шин шүд ургахад энэ дэр бас тэгдэг штэ. Тийм л мэдрэмж байгаа. тэрийг мэдчихсэн болохоор айгүй тайван байсан. 그리고 알고 있어서 되게 안심하고 있었어요. 네, 네. Мэдээ алдуулдаг тосоод үрэх гэж байна. За бүхстараа өрөвслийн эсрэг бүхстараа. 조금 아파요. 네. 네. 잘돼. 괜찮아요. тэрсэн тарианаас өвдөхгүй шүү дээ гайгүй. Энэ амарлаг нөө зөөлөн галтай дээ. 네. 자, кремээ төрхлөе. Өмнө тарьсан сувлагчийг бодвол өвддөггүй газар гоё тарилсан шүү дээ манай энэ сувлагч. Энэ сувлагчтай би алтарч сувлагч гэдэг хүч юу гэлөө. 네. Ямар гоё яг доор тос төрхийд нөгөө таталтаад хуурашаад биш нөгөө захтнаад оёдлон захтнаад нөгөө утсаа авмаар санагдаа гоё идэгж байгаа шинжтэй тэмдэг илрээд байгаа байхгүй. Тэгээд юм төрхүүлсэн чи амар гоё юм шиг. Гэтэ Японд төрсний дараа нөгөө нэг юу яд штт. Утас авахтаа юм мэдээ алдуулагч энэ төргүүгээр автчих шууд ингээл
амар өвдчих. Тэгсэн чи энд амар гой мэдээ алдуулагч тариад. Хоёлаа ахвал нөгөө мэдээ алдуултыг тоос дүрхсэн болохоор Грехи яа. дээ гайгүй ах шиг байна. Яг бас юу ч төрхүүлэхгүй ахаар амар өвддөг байхгүй юу? Тэгсэн чи хөрхөн тоос дүрхэж өгч шин. 안 아프고 뽑아내야 될 텐데. Би яг утсыг авч яхад ямар мэдрэмж төрхнө тэрийг ингээд бичих гээд камераас. Амар зөөлхөн айгүй болгоомжтой энэ төр хандж авт юм байна. Төрсний дараа Японд бүр ингээд түт гэл чахарлуулаад бүр нөгөө төрч мөрхөөсөө илүү ягаад гэсэн. Одоо яг авч ийн хайчлаад амар нэг өвдөж байгаа юм бол байхгүй. Ер нь бол гайгүй мэн. Гэтэ нөгөө өвдөлт хүн болгонд өөр болохоор бас яах юм байна те сайн мэдхгүй. Миний хувьд бол ер нь энэ зэргийн өвдөлт бол ингээд влого бичиж чинь. Доор яг уцаач. Жохон нөгөө татж байгаа мэдрэмж энэ төр бол байна. Гэтэ бүр ингээд час гэл өвдөө тиймэрхүү юм бол алга. Нөгөө төрсний дараахтай харьцуулахад бол гайгүй. Яа за хоёлаа ахвалал тэгэл гоё тас төрхүүлээл. Тэгэл гоёлгах та. Яг нөгөө херцэнгийн тэнд ажилласан чинь жоохон час гээд өвдөж байна. Тэгтээ бол гайгүй. Мэдээ алдуулагчнаас асуулаад байгаа юм шүү. Арай үгүй юу? Тос төрсөн тий? Тос төрсөн гэсэн час гэдэг нь бол жоохон мэдчихлээ. Гэтэ нэг амар бол биш. Нөгөө нэг оёдлоо шууд авцсан болохоор халуун өргөжиж магадгүй гэдэг нөгөө айс пэг өгсөн юм шүү дээ. Та нөгөө сая юуг нь утсыг нь оёдлыг нь авц өрөөсөл энэ дэр санаа зоволтгүй гэж байна. Тэгээ одоохондоо бол юунд шавар бол болно. Гэхдээ тогтмол уусан цаавн цуух энэ дэр бол хараахан болоогүй байгаа шүү. 네, 이제 대부분은 이제 이렇게 실 뽑은 자료로 감염되진 않는데 혹시 해서 이제 치료, 염증, 이 소독 하루 이틀 조금 더 하시라고 일단 안내해 드릴 텐데요. 네. Тэгэхээр нөгөө нэг оёлоо авсан болохоор нөгөө өргөжл үсгэрсэл нь харьцангуй багтаа болчдөг гинэ. Гэхдээ яг нөгөө дөнгөж аваад удаагүй байгаа болохоор нэг ганц 2 өдөр нөгөө ариутгалтынхаа югаар ариутгаад байгаарай. 네. 그다음에 약간 따끔따끔한 느낌이나 이제 아까 그 3살 도담을 하면서 네. 약간 간질간질한 느낌이 있으실 텐데 오늘 이제 며칠 지나면 또 없어지실 거예요. Нөгөө нэг жоохон юу оёл авсан хэсэг талуу өргөдөх ч юм уу захтнах ч юм уу тиймэрхүү мэдрэмж бол энэ ганц 2 өдөр болж гайг болчихноо санаа зовлтгүй. 네. 그다음에 아직은 그 붓기가 다 빠지는 게 아니고 이 눈이나 코 수술도 네. 한 2달 지나면 이제 다 이렇게 빠졌습니다 하잖아요. 네. 그렇다고 지금 막 부어 있고 그런 건 아닌데 지금 여기서도 더 이제 빠질 거예요. Аа нэ. Одоо нөгөө нэг бид нар давхраа хийх ч юм уу хамрын мэсэл хийхэд хавдсан байдаг шүү дээ. Оёл авсны дараа ч гэсэн хавдар байдагтай ялгаагүй. Таних ч гэсэн жоохон хавдартай байгаа. Нэг их мэддэхгүй байгаа. Наад хавдар чинь бол баг-багаар бууна. 네. 근데 뭐 체질이 많이 붓거나 안 좋은 체질 아니셔서 네. 이렇게 지금 뭐 많이 이렇게 힘들거나 불편하지는 않으실 것 같아요. Таны биеийн нөгөө нэг онцлогоос ингээ анзаараад харж байхад бол тэгж амар хавддаг төрлийн хүн бол биш вэ. Тэгэхээр амар хөвгтэй бол биш байгаа хаа. Чтэй бэлтэй. 네. 일상생활 똑같이 하셔도 되고 네. 네. 궁금하신 점? Өдөр тутмынхаа идэг юмнуудыг зүгээр хийгээ явж байхад олноо асуух юм байна уу гэдэг. Нөгөө нэг гүүж мөх бол одоо нэг баг зэрэг жоохон хурдан битгээггүйгээр гэдэг чинь шүү дээ. Dio тан이거나 그런 거는 지금 가능하실까요? 그렇다고 지금 뭐 그 무슨 볼트 육상 선수처럼 뛰지는 않으실 거니까 네. 가볍게 뛰거나 이런 거는
뭐 진즉부터도 뛰는 거 괜찮으셨어요? Тэр бүр нөгөө нэг тамирчин шиг гүүхгүй бол зүгээр гүүх бол хамаа авахгүй. Тэгж тамирчин шиг гүүхгүй сте. Гүүхгүй. Тэгвэл яг би одоо нөгөө дахиад нэг 2-7 хоног йога амарчий гэж бодоод. Ер нь бол айгүй хүнд бэлтгэл хийж. Тэрийг яг хизэнээс хийж. 요가 하는데 언제부터 가능할까요? 동작에 따라 다르죠. 이제 저 같은 초보자가 하는 고양이 자세 이런 거는 아무 상관이 없는데 요가 선생이세요. 그러니까 시범을 보셔야 되잖아요. 네. 180도 이런 거 하시면 네네네네. 그런 거는 아직 조금 주의하시는 게 좋죠. 왜냐하면 하면서 이제 그 골반 근육 뒤에 모양까지 좀 잡아드렸는데 네. 그게 이제 안쪽에 근육이랑 다 제대로 이렇게 좀 붙어. 공 던지는 사람들 이렇게 수술하고 나면 네. 당분간 이렇게 많이 안 쓰잖아요. 네. 그게 안쪽에 겉에는 안 보이지만 이렇게 붙은 것 같은데 안쪽에 근육이 이제 다 네. 기능적으로 잘 회복되려면 시간이 필요하죠. Тэр нөгөө нэг зүгээр одоо манай эмч шиг бүр нөгөө анхан шатны йога идэг ч юм уу тиймэрхүү юм бол хамаагүй болох ч гэсэн тань шиг одоо яг мэрэгжлийн хүн тамирчин хүн жишээ нөгөө гараа гэмтээсэн гэхэд яг зүгээр хөдөлж болох ч гэсэндээ яг доторх булчин үйл ажиллагааныхаа үед бүрэн сэргээгүй байдаг болохоор нэлээд хэсэг байсан зүгээрээ гэдэг. Нэг сар 한 달 정도 있으면 될까요? 충분해요. 그냥 일반인 같으면 제가 그냥 뭐 지금부터도 마음대로 하세요 하겠는데 네. 선생님이시잖아요. 네. 아마 동작이 굉장히 아, 심할 것 같아요. 네. 쫙쫙 180도. 네, 네. 그래서 제가 의사들은 겁이 많아요. 네. 그래서 그래서 한 달이면 충분히 넘칠 것 같아요. 수술 직후부터 한 달인가요? 지금부터 한 달인가요? 수술 직후부터. 아, 다행히 ингэнэ зүгээр энгийн хүн байсан бол хамаагүй хий гэж хэлж болох ч гэсэндээ та чи яг бүр мэрэгчлээ нэлээд хүнд юм хийдэг байхаа. Тийм болохоор мэсцлийн дараагаас эхлээд нэг сар өнгөрсний дараагаас эхлээд хийж эхлээрээ нэлээд их хүчтэй ажиллаулдаг байхаа. 그러니까 지금도 막 뛰어다니고 괜찮은데 그 워낙 그 요가 선생님이시라 네. 이렇게 동작이 골반 근육을 네. 쫙 펼 것 같아서. Тэр яг нөгөө нэг энгийн гүг мөхөө бол хамаагүй болно гэд. Гэтэ нөгөө энэ хэсгийн булчинг ажиллуулах юм дээр л та сайн анхаараарай. 제가 학생이면 그냥 조심조심 따라서 하면 된다라고 했을 것 같은데. Багш биш байсан бол зүгээрээ гэж хэлэх байсан юм. 선생님이시라. 네. 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 알겠습니다. 궁금하신 점? За өөр асуух. өөр нөгөө кегэл дасгал хамт хиймэл зүгээр гэсэн шүү дээ. Одооноос ер нь би тэгтээ жоохон ингээл гэртээ хараад ингээд жоохон хийж эхэлсэн л дээ. Ер нь бол тогтмол хийжсэн нь зүгээр асуудалгүй. 케겔 운동 같은 경우 지금부터 해도 되냐고 하면 좋은지. 조금 더 이따가 하시면 돼요. 이게 이제 수술 잘 됐기 네. 때문에 네. 케겔은 조금 나중에 해도 아, мэсцэл аягүй сайн болцсон байгаа болохоор одоо заавал кеглийн дасгал хиймээ гэдэг ахаар юм байхгүй. Жохон хэсэг байжгаад хийсэндээ ч болно хамаагүй. 한 2주 정도 지나서 2-7 хоногийн дараагаас хийхгүй юу гэнэ. 네. 네. 감사합니다. 네. За оёдлоо агуулчтай. Оёдлоо агуулад ингээд шууд гадаа гарсан чи амар гоё нөгөө нэг таталтаад байсан мэдрэмж нь бүгдээр алга болсон байна. Тэгээд эдгэрэлтийн явц айгүй гоё юм гинэ. Тэгээ яг энэ хിവэрээ одоо нөгөө нэг сар те хүчтэй бэлтгэл хийж болохгүй йогийнхаа бэлтгэлийг яг хөнгөн анхан шатны юм хийж олно гэж байна. Тэгээд саунд орохгүй, халуусанд орохгүй, нөгөө байнтай ус мосонд орохгүй. Тэгээ яг эмчийнхаа хэлсэн юмыг гоё үгэнд нь ороод тэгээд бүр гоё боовоо идэх гэж бодож байна. Би бүр амар баяртай байна. Тэгээд маш олон хүмүүс янз бүрийн асуулт асууж байгаа болохоор цаалаан дараа нь нэгтгээд яг асуулт хариултын блог энэ төр хий. Тэгээд би чинь ийм үний мэдээлэлтэй бас яг ингээ гоё бүр сайн юу яаж яагаад өгье. Тэгэхгүй бол бас миний эмчилгээ болохоор ингээд янз бүр одоо хүний байдал өөр болохоор үнэн нь ингээ өөр болно. Тэгээ би яг өөрийнхөө эмчилгээг хийд байсан гэдгийг маш тодорхой оруулъя. Тэгэнгүүтээ юу яа. Давсаг сойлгох мэс засал, уруул бэлгийн уруул янзлах мэс засал, өдрөөний филлер гэдэг ингээ тусд нь бас гоё ингээ мэдээлэл оруулъя. Тэгэхгүй бол ингээ бүх юмаа зэрэг ярьчихаар одоо жишээ нь давсаг сойлохгүй нэ бэлгийн баг уруулаа янзлуулмаар байгаа хүн ч юм уу эсвэл зөвхөн давсаг сойлгохыг сонирхож байгаа хүн ч юм уу эсвэл ганцхан өдрөөний филлер сонирхож байгаа хүн ч юм ингээ янз бүр байгаа болохоор
бүгдийг нэгдэхгүйгээр ингээ хийчихье гэж бодож байна. Энэ тус тусд нь оруулаад бас үзэж байгаа хүмүүс маань амар ахаа гэж бодож байна. За тэгээд тайм ажиллаа амжуулчлаа. Өдөр нарыг хатаад байж та. За маргааш буцлаа. Тэгээд манай найз энэ найз хой намайг ханган үзүүлээ гэсэн хан мөрөн үзүүлээгээд хүрээд ирлээ. Амар төгсөлтэй байлаа. Тэгээд энийг хадаа хан мөрнийх нь ингээ яг хажууд ийм гоё байр маяртай. За би тэгээд тийшээ яваад үзүүлээ. За залуучууд нь тэнд бүр ингээд амар саястай тийш эндээс харагддаггүй. Гүүрний цаана ингээ барилга байгаа. Барилгын цаана ингээ нар бүр амар гоё шингэсэн, бүр амар гоё юм байна. Тэгээ би тэгэд одоо хам мөрөнгийн ирэглүү явлаа. Тэгээ орой бүр бас гоё ингээ гэрэлтдэг гэсэн. Шуухада баярлаа. За манай парагцын нэг харчих таа. Аньон гэрээ. Ойка. Хоёроо. Ганц харчаач. За ичимхий. Ингээ хүмүүс нь ингээ жаргаад байж идэм байна. Энэгээр дугуйстай амар хурдан. Тэгэл та. Суугаа жоохон амраа шээж баагаад ч юм уухаа ярьдаг. Японоос ширээ байж ирлээ. Ширээ дэврээд хангааны мөрнөөр явж илээ гэж хэлсэн. Эндээс бас баяр харагдчих санаа. Ариусгад ирсэн настай амар голчтой юм байна те. За баярлалаа. Одоо босноо. Хам мөрөн дээр хинэ? Хам мөрөн дээр иддэг. Юу гэнэ? Рамэн. Гомэ. Хам мөрөн дээр ирсэн хүн заавал идэх ёстой гинэ. Одоо тэрийг хийж идэж үзэх гэж байна. Стойчрлж шүү дээ. Чи гоё тайлбарлаач. Дуртай раменгаа авч идэх юм уу те? Эндээс хамгийн халууны надаа. Бүр үхлийн халуун. Шин рамнаас халуун байд юм уу? За наатахаа тэгвэл.
Энэ шинэ рамен гаш. хоёр мөн аа. Аа за юм уу Энийг те. авлаа. За ингээд сонгох юм байна. Рамёно. За тэгээ яа дээ. Please read this. Тэгээ заах юм шүү дээ. Ой энэ японоор шүү дээ. これをぜひ読んでください。きっと読んで、きっとгинэ. заавал гэхийг буруу хэлсэн байна. 前のお客様が使って残った時間にあげないでください. 必ずバーコードにさ、ингээд заавал хэлсэн байна. За. Оо ингээд тавьчихсан юм шүү дээ. За тэгээ энд ингээд дүүрэн арх байна. Юу вэ? За би нэг сайдер авнаа. Бага тэгтээ энэ хүүтийг авчив. Ой, ийм вино зарж ийн гинэ энэ хардаа. Тэгтээ солонгосчууд бүр танаа солонгосчууд манай японочдын мод бол уулаа архич юм бэл. Эндээс ирч хүч нэмэх нь аль нь? Энэ аль хаана? Аа за энэ. Тэгтээ үнэтэй хасаа энэ. Оо 5000. Оо. Босор. За ингээд саваа аваад өндгөө авчихсан юм байна. 감사합니다. 자 одоо гарна. юм шүү. Би ингээд өндгөө. За одоо ингээд хадаа хий гаргаад зааж өгье заяа. За заах юм уу те? 아, 옷단 일이네. 나. Энэ бүр ясын гэж шүү. Танаа хам мөрний иргэнээр ирүүл хийгээрэй. Энийг хийх үлээ, хийдэг үлээ. Би хамгийн өнгөсийн халуун ногоотойг нь авсан. Би болохоор өндөг хийхгүй. Чиз хийх. За би одоо камер бичиж өгч байгаа халукагийнхаагаа бас тавхан хийя. Энэ үү? Ангу чиз оюкаг чиз. Энэ оюкагийнх юм уу? 아유, 온천은 좀 그래요. 진짜. 본인 신문이지. 자. 아니 날 같아야 돼. 얘는 날 같아야 돼. 자, 한 대 있다. 자, 땡겨 해보면. 자. Тий, одоо энийгээ заах юм уу? Баркод уншуулах юм билээ шүү дээ. Тий, юм шүү. Оо, тэгээ ихлүүлээ гарах гэж. Юу лаг юм бэ? Аа! Яа нэг за яг батлаа хийх юм. Оо, миний хэвээр янз яа. Нам 참치. Гомгийн үйлдвэрлэл явагдаж байна. Чансан гомгийн үйлдвэрлэл. За өндөртэй хүмүүс нь ингээ өндгөө хийх юм байна. Вуу! Юу өндгөө. Тэгээд болсон раменгаа аваад ингээ явдсан байна. 시래기 좀. Энийг ингэшин тавьчих. За, хөөе, банантай юугаа гаргаач. Оо, ядаргаатай тий. За, ингээд хамөрөнгийн ирэг дээр иддэг гомонгийн идэх гэж байна. Гомонтой хамт сайдрыг уух гэж байна. Ингээ би өнөөдрөөс солонгос хүн болсон.
안녕하세요. 네. Монгол хүн чинь хуушургүй байж болохгүй шүү дээ, тийм ээ манайхаа. За байж за. Амар гоё. Тэгэнгүүтээ ингээл явж байгаа штэ. Ингээл гэсэн чи тэнд намсан тавар байна. Ингээ ханга. Сая хуушурныхаа историк хийсэн боловч хуушураа влогонд оруулж чадсангүй. Монгол хүмүүс бол хизээд хуушуртайгаа хамт. За 27 гэртээ харъя. 9 болох чинь. Энд ийм гоё. 24 цагийн кофе шоп хөнгүү заяа өөрөө орно. 24 цаг Wi-Fi-тай ингээд ийм буцаа цэнгэлж чинь хүн байхгүй. Өөрөө ороод. За би таныг кофегаар дайлъя. Энэ хоёр даблтэй. Нэг шат. Энэ хоёр шат нэрээс. Чиний хоо? Тий. Аха. Чи нэг юм ах. Энийг 선택하셨습니다. Аха. 카페 아이스. Аха. минийх сайн юу байсан юм уу? 무료를 선택하셨습니다. 네. 주문하신 메뉴를 확인해 주세요. 네. 빙고도 인가 카드. 결제 반복. 신용카드를 결제할 단말에 사용해 주세요. 신용카드를 슬롯에 끝까지 밀어 넣어 주세요. 작은 가라지 나와 디시를 인가 타요. 메뉴를 만들고 있어요. 뜨거우니 컵을 잡지 말아 주세요. 네. 빈 커피는 бүр амар хөөрхөн амттай байлаа. Би эндээс авч бүх юмнуудаа ингээ хийчихэд авч явах юмаа хийчихэд ингээ юулээ энэ нөгөө потенза гэдэг арсны аппаратанд ороод энэ яг энэ хацрын унжаад сулраад хэсгээ өргөдөг аппарат тэгээд энэ өрөвслийн коллагны тариа энтрээ тариулсан чинь ингээд цайраад шүвийг хөдөлгөн солонгос нь одоо их зохиодох юм. Тэгэхээр энэ кофе шопыг болохоор эзэн нь өдөрт 2 удаа ирэнгүүтээ юм зэмийн цэцлээд цэвэрлээд тэгээ явчихдаг. 24 цаг хүн байхгүй. Тэгэхээр энийг би очоод Японд хийх юм уу? Орох болов. Ингээ кофегаа аваад манай найз намайг автобусны буудлыг хүргэж өгөх гэж байна. Ай, ганган шилтэй. Надад ч гэсэн байгаа. За манай найз ингээд намайг автобусны буудлыг хүргэж өгөө тэгээд хурцхан шиг далд ор гинэ. Юм уу гад. Яаж үзё? Йой, бүрээ. Харалцсан гадна. Яа. Өнөөдөр өстө гадаа амар гоё шүү дээ. Энэ солонгос өстө машин тэргээ гадаа тавьчихдаг. Амар юм уу Японд Тийм байх. хийцээж юм байхгүй бүр. Айгуу тийм чөлөөтэй юуг бодвол би тэгж яагаад Япон солонгосын ялгаа энэ гэдэг нэг влог оруулнаа тэгж санагдсан энэ гэдэг. Тийм. Хүмүүс сонирхох бах тий. Ай манай энэ царайлаг залууг хараач залуу. Одоо амар гарч байна. За эмчаан дээр ирлээ. Манай найз намайг автобусанд суулгаж өгөх гэсэн чинь тэгээ надад билет авч өгсөн байхгүй юу? Гэрийнхээ нөгөө онгоцны буудлал руу явдаг. Тэгэл онгоцоо биш автобусаа хүлээгээл байжсэн 9:30 автобус нэрдэггүй. Тэгээ 9:40 болоод нэг автобус ирсэн чинь тэгнэ. Та энчоноос наашаа ирэх билет авсан байж тээ гэж авдээ ёо. Манай найз хөрх амт амар тус болол найз нь яг одоо захиалж игээл өчтөр өглөөд гисэн байхгүй.
Тэгсэн чинь терминал 2-оос тэр өөрийнхөө гэрээ орох автобусны буудлын юуг нь авцсан. Билетийг авцсан. Тэгээ бит хоёр сандрал хийжсэн. Манай найз өдөр ингээд 12-оос хүнтэй уулзна. Миний найз ингээд автобусан цугаа өөрөө явчих гэхэд би ч гэсэн угаасаа би ингээд автобусан цугаа өөрөө явчихнаа санаасаа овчлоо энэ төр гэдсэн чинь за хоёлаа ингээд явж идрий цаг байгаа юм байна. Би тэгсэн таксид явчаа гэсэн чинь үгүй би яшиг байлээ. Хүргээд үгээд тэгээд сая найз маань бараг цагийн дотор наашаага ирээл намайг буулгачаа. Тэгээд одоо 11 өнгөрчээ. Тэгээ 12:30-аас хүнтэй уулзсан гээд. Тэгээ бүх юм яг цаанаас амар гоё таарлаа. Тэгээд найздаа цоомоо найздаа шуухадаа маш их баярлаа. Өстой их баярлаа. Амар гоё л. Тэгээд сая ачаануудаа хийлсэн. 15 кг, гартаа 10 кг байж орж болох байхгүй юу? Яг бүр ачаа бүр яг гоё таарлаа. Яа одоо ингээд онгоцныхаа юунд ягаад ойдл маань баг ойдлах болсон чинь бүр үнэхээр гоё юм, амар амар байна. Тэгээд одоо хэсэгтээ ингээд одоо энэ эмэгтэйчүүдийн имчилгээ маань ерөнхийдөө ингээд дуусж байгаа. Тэгээд эдгэсний дараа ямар нэгэн асуудал ах юм бол ирээрээ гэж тэгжлээсэн. Гэхдээ би бүр энэ хагалгаанда үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Эмэгтэйчүүд бид нар ингээд маш олон зүйлийг одоо биеэсээ тийм ээ хийж чадаад ингээд 3 хүүхэд төрүүлээд ингээд яасан болохоор би бол өөртөө яг энэ эмчилгээг хүртэх ирэх байгаа гэж бодоод ингээд зориглоод энэ давсаг солих бэлгийн багварлаа янзлуулах өтрээний фильтрээ хийгээд ингээд үнэхээр сэтгэл хангалуун байна. Эмч нартаа баярлаа. Орчуулга хийж өгсөн Монгол багийнхандаа баярлаа. Энд байхад ингэж тусалж дэмцэн хүмүүстээ баярлаа. Бас ингэж нааша цаашаа явхаар чи амар их зардал мөнгө болно штэ. Тэгээд тэр болгонд ингэж Японоос авчирсан бараа бүтээгдэхүүний маань худалдаж авч дэмцсэн хүмүүстээ баярлаа. Хүүхдүүддээ баярлаа. Хүүхдүүдээ маш сайн тэр оноо маш сайн хариуцаад үлдсэн нөхөртөө маш их баярлаа. Тэгээд би одоо влог маань ерөнхийдөө ингэж дуусна. Тэгээд давсаг солих, мис заслын талаар тусдаа бичлэг, бэлгийн баг уруул янзлах бичлэг тусдаа, өтрээний фильтрийн талаар ингээд тусдаа бас энэ нарийн юм бичлэгүүдийг ингээд оруулъя гэж бодож байгаа бэлдээд тэгээд явцын бас бичлэгээ оруулъя. Одоо хагалгаанд орсны дараа 1 сарын дараа ямар байсан, 2 сарын дараа ямар байна, 3 сарын дараа ямар байна. Тэгээд ямар одоо үр дүн хэр байна гэдгээ бас ингээд бодтоор хуваалцаад явъя гэж бодож байна. Тэгээ над руу маш их хүмүүс би яг ийм асуудалтай би ингэсэн гэдэг ингээд бичиж байгаа. Гэхдээ нөгөө хүн болгоны байдал амар өөр заяа. Нөгөө нэг бэлгийн одоо бэлэг эрхтэн чи яг эмэгтэйчүүд бидний царай ямар өөр байдаг вүлээ. Тэг яг тэрэн шиг бид нар ингээд бэлэг эрхтэнгүүд ч гэсэн маш өөр байдаг. Онцлог нь өөр. Тэгэхээр хийж байгаа эмчилгээ нь бас өөр. Надаас бага эмчилгээ хийгээд гоё болчих хүн байна. Надаас бас илүү эмчилгээ хийж гоё болох хүн байна. Начиг эмчилгээ хийж гоё болох хүн байна. Тэгээд надаас хүмүүс миний ийм асуудал хэд болохоо л гэдэг ингээд баримжаагаар мөнгө үн асуугаад байгаа. Тэгэхээр шууд нөгөө нэг Монгол ажилтнтай Facebook пэйж рүү холбогдоод ингээд мэдээлэлээ үнэн шуурхаа авчвал зүгээр би болохоор ингээд минийх тэд болсон л гэж хэлнэ. Тэгээ та нар яг миний мэдээлэлээр ингээд очиод эмчилгээгээ хэлэхээр үнэн нь өөр ах юм бол ингээд сооло худлаа ярьдаг гэд ингээд бодчихин. Тэгэхээр би бол мэдээллийг ийм эмчилгээ байд юм байна. Ийм одоо асуудлаа шийдэх арга гаргалгаа байд юм биш үү гэдгийг хуваалцж байгаа. Үн мөний хувьд бол яг миний ийм жуулчлуулж орчуулга хийсэн эмнэлэг зөөлчлөлт газартай холбогдоод мэдээлэл аваарай. Тэр нь яг үнэн бодож шуурхаа байх баха. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Влогтой маань хамт байгаа та нартай маш их баярлалаа. Эмэгтэйчүүд бид нар өөрсдөө хайрлаад одоо гадаад үзэмж интересээ илүү энэ эмэгтэйчүүд гэж бид нарыг тодорхойлж байгаа маш чухал эрхтэн. Тэгээд энийгээ ингэж бас хайрлж арчилж яваарай. Одоо заавал тийм нэг нөгөө эрэгтэй хүнээ татах гэсэндээ биш ингээл нэг сексээр хүмүүсийг урагтахтаа гэсэн биш. Энэ бол ингээд өөрөө энэ эд эрхтэнтэй сэтгэл хангалуун байгаад тэгснээр бид нар өөрөө өөрсдөө ингээд хүндлэл маань бас ингээд өндөр болт юм байна. Би бүр үнэхээр happy байгаа. Үнэхээр өөртөө би баярлж байгаа. Тэгээд
Баярлалаа та нартай бичлэгтэй минь хамт байсан. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Аньян.